За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийнхөө мэндийг хүргэе. За өнөөдөр мөн ялгаагүй ургамлан хоолтон бол хоол долон махан хоолтынхоо талаар үргэлжлүүлэн ярилцъя. За би ургамлан хоолтон болоод удаагүй байхдаа уулзаагүй утас найзтайгаа уулзсан. Тэгээд ургамлан хоолтон болсон тухайгаа ярихад бол найз минь за миний найз ч одоо урт наслхан дээ гээл. За тэгээд би ч яг уу иддгээ идэл уудгаа угаал нэг их урт наслах чирэг байгаа ч юм уу гэсэн маягтай бол хандж ирсэн. Тэгэхээр эндээс бол юу харагдаж байна вэ гэхээр ерөнхийдөө бол бид нэр ургамлан хоолтон хүн урт насалдаг гэдгийг одоо амьдралаас мэддэг практикаар баг одоо тэр маань нотлогдсон байгааг бол илэрхийлээд байгаа байхгүй юу. За тэгтэл нөгөө талаасаа нөгөө маань дадал зуршлаасаа одоо нэг их салах дургүй байгаа нь бас харагдаад байгаа юм. За энэ тал дээр бас би нэг жишээ дурдъя гэж бодож байна. За энд эрүүл энхийн шинэ ертөнц гэдэг энэ өвөр Монголын мөнхөө эмчийн ном байж байна. За мөнхөө эмч маань болохоор одоо өвөр Монголын Ашаа нутгийн нутагт мис заслын эмч хийж агаад эрүүл мэндийн зөвлөх эмч болсон юм хүн байгаа. За энэ хүний номон дээр нэг ганц хоёр жишээ байхаар нь дурдмарс надад аваад ирлээ. За ингэсэн байна. За нэгэн хошууны дарга цусны даралт өндөртэй холестерин ихтэй байлаа. Түүнд эрүүл мэндэд анхаарч амьдралын дадал зуршлаа өөрчлөх талаар сануулхад Монгол эр хүн арх ууж мах идэхгүй яаж болох вэ гэж бардам хариулж байлаа. Гэвч 6 жилийн дараа над руу уцтаж би тухайн үед таны үгэнд орохгүй нь алдаа болжээ. Миний тархинд цус харуулж мисцас хийлгэж аврагдлаа хэмээн ярьсан байдаг. За мөн миний таньдаг нэгэн компани захирал 40 хүрээгүй залуу хүн. Гэвч тэр цусны даралт өндөр, цусны холестерин ихтэй. Түүнд эрүүл амьдрах тухай ярьж өгтөл тэр ихэд уурлаж битгий хүний идэж уухыг хянаад бай. Би жаргамаар байна гэж хэлсэн. Гэтэл 3 жилийн дараа тархинд нь цус харууж амь насаа алдсан гэсэн юм гонигтай мэдээ байсан байна. За үүнтэй адилхан бид мөн одоо тархины цус зүрхний шигдээс те бусад одоо судасны хатууралт өвчнүүдийн шалтгааны улмаас олон хүн эрүүл мэнд амь насаа алдаж байгааг бол бид нар мэдж байгаа. За ялангуяа энэ судас хатууралт өвчин бол маш бага наснаас эхэлдэг. Яг бол бид нар идэж ууж байгаа юм тийм байгаа учраас бүр 5 10 наснаас эхлээд за даймжин 10 жил 20 жил 30 жил явсны дараа сая дөнгөж шинж тэмдэг илэрч байгаа ч шээ. Яг бол судасны ханд маань нөгөө хуралдаж байгаа холестерин маань одоо нэлээд одоо удаан явцтай дээр нь судас хүний бие өөрөө их тийм тасан зогсох чадвар өндөртэй нөгөө судасаа одоо нөгөө ихсэж багасгах даралтынхаа ихсэл багасгалтын дээр дандаа ингээд тасан зогсох чанараараа яваад байдаг. Шинж тэмдэг ямар нэгэн шинж тэмдэг илэрдэггүй. А тэгтэл 30 жил 40 жилийн дараа шинж тэмдэг дөнгөж илэрч эхэлж байгаа жишээтэй. За энэ дээр бол бас олон судалгаа байдаг. Тэрний нэг судалгааны бас энэ мөнхөө эмчийн ном дээр байгааг хэлье. За 1998 онд 2004 хүүхэд залуус судалгаа хийсэн байна. А тэгэхэд 2-оос 15 настай хүүхдийн 7% нь 26-аас 39 настай залуусын 70% нь судасны хатууралтай байгаа нь тогтоогдсон. Яг үүнтэй адилхан судалгаа, төстэй судалгаа бол манай Монголын залуучууд бас явагдсан байгааг би бас түрүүнд дурдсан тий. Тэгэхээр судасны хатуурал өвчин бол үнэхээр бидний олон өвчний шалтгааны нэг байдаг. За нөгөө нэг шалтгаан нь болохоор элэгний өвчин, элэгний хавдар, элэгний хатуурал монголчуудад маш элбэг тохиолддог. Ялангуяа одоо нас уралтын эргэтэн тогтолцооны нас уралтын шалтгааны хоёрт орж байгаа. Нэг зүрх судасны өвчин, хоёрт элэгний өвчнөр монголчууд нас урдаг. Дэлхийн хэмжээнд болохоор элэгний өвчнөр нас уралтаараа нэгдүгээрт ордог Монгол улс. Эндээс юу харагдаад байна гэхээр бид нар элхэндээ маш их ачаал авдаг одоо улс үндэстэй юм байна гэж бодогдож байгаа. За эндээс би хувийнхаа дүгнэлтийг хийхээр юу гэж бодож байна гэхээр одоо бид нар айл бага наснаас нь ахуулаад дөнгөж одоо хүүхэд 6 нас хүрээгүй бол бар хоолнд оруулна гэж нөгөө махаа өгөөд эхэлдэг. Тэгэхээр нөгөө махан дотор маань ямар бодис байгаа вэ? Ямар торт нэгдэл байгаа вэ? Нөгөө мах чи ялзраад ямар хорыг илэг рүү явуулаад нөгөө илэг маань ачаалах байлээ. Эндээс эхэлж үүддэг болов уу гэж бодож байна. Тэгэл энэ махны ачаал, нөгөө хорны ачаал, нөгөө хор тавдрын үүсгэр сэтэлтэй хүчин зүйлсүүд багаас нь ахуулж орсорон байгаал нэг л мэдэхэд илэгний үйл ажиллагааны ачаал ихсээд ирдэг. Яагаад монголчууд өнөөдөр илэгний өвөлттэй юм бэ? Илэгний хатуурлын өндөртэй юм бэ? Хүмүүс одоо харамсаж ярьдаг хүмүүс зөндөө идэв жишээ нь би ямар ч арх хэргэлдэггүй, тамхи татдаггүй, би ямар ч хорт зуршилгүй, надад илэгний ВЦ вирус байгаагүй мөртлөө би яагаад илэгний хорт тавдраар өвдөж байгаа юм бэ гэдэг асуултыг
нэлээд олон хүмүүс одоо өөртөө тавьж байгаа харагддаг. Тэгэхээр энэний гол шалтгаан нь бидний хоол хүнс идэж ууж байгаа хүнс юм а гэдгийг бол ихэнх маань мэдэхгүй байх магадлал өндөртэй байж байгаа. За тийм учраас монголчууд одоо дээр нь одоо нөгөө хансан өөх тосны хэрэглээ өндөртэй нөгөө холестерин байнга авч идэг. Тэгээд ирэхээр ялангуяа цөсний өрөвсөлтэй, цөсний одоо томролттой, цөсний хүүдийн зузааралтай, цөсний өтгөрлөлттэй. Тэгээд аль хэзээний цөсний чулуу үссэн, аль багасаа 10 дугаар ангиасаа оюутан цагаасаа залуу наснаасаа цөсний хүүдийг ахуулаад эхэлсэн хүмүүс зөндөө. Гадаадын хүмүүс бүр цөсний хүүдийг ахуулсан хадганд орсон гэхээр бүр гайхаад идэг. Ийм тохиолдолд орсон нөгөө илүү цөсний өвчлөл маань өнөхөр өндөр зэрэгэлт хүрсэн одоо ийм асуудалтай байгаамаа гэдгийг бол та бүхэндээ анхааруулах гэсэн юм аа. За нөгөө талаас нь болохоор илгэний өөхөлт гэж нэг өвчин байгаа бидний тухайд бас одоо бараг л хүн болго илгэний өөхөлтөд болсон, илгэний цэсэндээ холестерин ихтэй болсон. Бид нар цэсэнд холестеринаа яаж эмчлэх үү гэж мэдээж холестеринаа эмчлэхэд нөгөө статины төрлийн эмнүүдийг ороод идэг. Тэгэхээр статины төрлийн эмнүүд маань зөвхөн одоо нөгөө тухайн ууж байгаа үедээ л цэсэнд холестеринаа бууруулад харин ууж авах хугацаанд нөгөө илгээ эргэж одоо илгэнийсээ гэмтээгээд илгэнийсээ задлаад нөгөө үйл ажиллагааг нь алдагдуулаад нөгөө зүрхний үйл ажиллагааг алдагдуулаад QRV-г багасгаад ингээд харин ч бүр бие эрэхтэндээ гаж нөлөө өгөх нь бүр илүү тийм тохиолдолтой байгаад байгаа. Тэгэхээр элэг өөхөлтийн гол шалтгаан одоо NHK-г эрүүл мэндийн сувгаар гарч исэн элэг өөхөлтийн тухай одоо нэвтрүүлгийг санаж байна. Тэн дээр Япон эмчнэр бол элэг өөхөлтийн 1-2 дугаар шалтгаанд арх их хэмжээний уургийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэх уург ихтэй бүтээгдэхүүн хэрэглэхэд элэг өөхөлтгөө гэдгийг бол хэлж ирсэн. Тэгээд дараачих нь одоо асуудлуудыг хөндөж ирсэн. Тэгэхээр биднэрт энэ гол шалтгаан юу юм бэ гэдгээс харж болох бах. Элэг өөхөлтгээд эмчлэгддэггүй 30% хүртэл элэг өөхөлдсөн байхад эход буюу одоо бидний нэрлэгээр H50-ны шинжилгээнд харагддаггүй. Аль хэзээний 30%-аас дээш элэг өөхлөд эхэлсэн бол бичил хатуурал буюу сорвжилт эхэлсэн байдаг. Тийм болохоор бид нэр хавдраар биш юм гэхэд элгэний хатуурлаар нас барах нь Монголд өндөр эрсдэл өндөртэй байгаа. Ийм өвчний тоонд орж байгаа. За нөгөө талаасаа одоо яагаад манай бөөрийн мундаг эмчнэр маань хэрвээ махны хэрэглээ өндөртэй бол та бөөрийн дутагдалд орно гэж хэлээд байгаа юм бэ. Яагаад гэвэл нөгөө л нэг бөөрийн урагнасаа бөөрийн бүтцийг алдагдуулна, нөгөө шээсний хүчил бөөрийн үйл ажиллагааг алдагдуулна. Нөгөө махны гаралтай асуудалд нэгдлүүд бөөрөө хордуулдгаа гэдгийг хэлээд өгсөн байгаа. Эннийхээ улмаас бид нэр бөөрийн дутагдалд орж шүү. Дээхэн үедээ ганцхан одоо 1-3 дугаар эмнэлэгтээ бид нэр илгэнийх бөөрийн дутагдлын үед одоо гемодиализ аппаратаар одоо шүүгээд бид нэр одоо чаддаг байсан бол одоо бөөрийн дутагдaltaй хүмүүс маш их болцсон. Дүүрэг болгонд бөөрийн диализ аппараттай тэр нь ачаалаад дийлэхгүй ажиллаж байна. Тэгэхээр энд бид нэр бас л үнэхээр бид нэр одоо нэг хоолтынхаа үйл ажиллагаанд анхаарах хэрэгтэй болсон байна гэдгийг сануулж байна. За би нэг нэлээд хэдэн жилийн өмнө зурагтаар одоо халгай шампуны одоо доктор Уран Чимэг гэх доктор телевизээр ярьж байхдаа одоо бусад бүх шампунд орсон нэгдлүүд их энэ хортой тэр хортой гэж яриад ахаар үгүй одоо яасан ч болон хортой гэж хэлдэндэ гэж бодож исэн. Тэгтэл яг үнэндээ хортой л бол хортой л гэж хэлэх ёстой. Өнөөдөр мах бол хортой. Яг арх шиг, яг тамхи шиг хордуулдаг. Өнөөдөр одоо архийг бид нэр стандарт хэмжээгээр ууж авах ёстой гэсэн зааварчилгааг одоо энэ бол биш юм аа гэдгийг хассан байгаа. Яг тэгвэл зөвхөн 50 мл арх уухтал бүхэл бүтэн 2 цагийн турш бид нэр илгэнийхээ үйл ажиллагааг ачаалаад илгэнийхээ хоргуу одоо дээд хэмжээгээр одоо хоргоожуулах чадварыг ашиглаж хоргоожүүлдэм бол илэгчин зөвхөн бидний нэг хоол эдсэн хоолыг л хоргоожүүлэх ёстой болохоос ш гаднаас ямар нэг нэмэгдэл хорыг тийм хэмжээгээр хоргоожүүлэх одоо ёстой идэвхтэй биш шүү дээ. Тэгж хоргоожүүлдэм бол стандарт уулт гэж байхгүй гэдэг ингээд архины стандарт уултыг хассан байгаа. Ямар ч стандарт уулт гэж байхгүй, ямар ч стандарт тамхи таталт гэж байхгүй. За тийм болохоор би өнөөдөр веган эмчийн хувьд хүмүүст хизээч одоо мах идэж болно, эсвэл мах багаар идэж болно зөвлөж чаддгүй. Мах битгий идлийг зөвлөдөг. Яг тэгвэл мах хортой.
Яагаад гэвэл арх шиг тамхи шиг хортой. Арх шиг тамхи шиг хүний эрүүл мэндийг хордуулдаг. Айжмаар бидний эрүүл мэндийг хордуулж өвчлүүлж амь насыг авдаг учраас энэ бол хортой